Hey guys. Баахан батхны налт. Дайл болох ойрхон газар руу явж үзье. Яг энэ хотод уулын бол нэг гоё тийм уул байдаг юм байна. Даанч надаас яг байгаа газраас маань 13-4 км аахгүй юу. Тэгээд би язахтай оройтоос ирчихсэн тийм болохоор тийш бол явж чадахгүй юм байна. Тэгээд үдсэн нэг 10-аад км-ийн цаана мэдгүй ер нь хүмүүс аягүй их очдог тийм газар байна. Тэгээд тийшээ шууд явъя гэж бодож байна. За, яцгаая. Бодолтой юм бол тэцээд Шанхайг бодвол ер нь хүйтэн байна. Яг эртний тийм сүмхийд тиймэрхүү юмуд байдаг тийм газар ирсэн байхгүй юу. Тэнд айгүй олон төрлийн хүмүүс үзэх тийм юмуд байгаа гэсэн. Тэгэд хоорондоо гэнэ юу ч авах гээд. Айгүй хөөрхөн шат маттай юм байна. Ер нь жоохон музей шиг юм байна. Эндээ нууртай юм. Тэгээд тэнд юм даардаг юм байна. Тэр үнэхээр маш гоё тийм амар амгалан тайван тийм мэдрэмж төрж байна даа. Энэ зармаг татсан юм. Энэ урд бүр ингээ хаанфуутай амар хөөрхөж явж байна. Харах уу. Онгоцоос штеп байсан. Тэрэнд сууж байна. Алуу юу цай. Мисээ жоохон ай гэдэг. Би ай шиг харагдсан байна гэж. Намайг бол нь шавж ийм тэр гэхгүй байна гэхгүй. За одоо таксинд суугаа явлаа. Бай бай. Одоо Тайван гээд газарт ирсэн байна. Яа, сая зүгээр энэ буудлын юутай баахан Монгол гэж ярьлаа шүү дээ. Юм айдлээ. Би яг хана яваад мэдгүй л юм л та. Уус яг буудлынхаа хажуугаар явж байгаа байхгүй юу? Одоо нэг тийм ийм сүм хийд тийм янз бүрийн ордон шиг юм руу ямааргүй байхгүй юу? Тэгээд илүү гоё тийм шинэ хөөрхөн юмнууд туршиж үзье гэж бодоод хамилон ингээд
мөлөөгчд байдаг тийм амьтнууд байдаг заяа. Тийм ингээд бүр хурж болсон гар марн дээр тавьж байгаа тийм кафе байд юм билээ. Тэгээд тэр кафе л орж үзье гэж бодож байна. 50 янд болохоор метро байдаг юм билээ. Харин зинанд болохоор метро байхгүй. Тийм болохоор эдний метрод сууж үзэхээр үгэлж байна. Тэгээд би бас GNP-ийн олж авах хэрэгтэй. Мэдээч хэрэг дахиад би угаас ирэхгүй байх гэхгүй. Сайн мэдгүй л байсан. Тийм GNP-ийн олж авна. Дээрээс нь энд ямар хөө газар байна. Ер нь юмнууд бас хэр үнэтэй байна харна. Гэтэ Зинангаас ер нь бол харахад илүү үнэтэй юм байна. Өчтөр би зүгээр дэлгүүр ороод тараг авсан чинь бараг Шанхайгаас үнэтэй тасаадлаа. Жохон гайхаад байна. Зүгээр ингэж метро шиг юм байна. Яг л харагддаг метро. Нэг одоо юу гэдэг юм бүрүүлэх юм. Тийм. Энэ араачлаад биш. Энэ араач энэ над дээр унтаад байсан. Ингэж харагдсан. Тэрэлж байна. Энэ араач За цаг хугацаа ямар хурдан би цаг прем хурдан яваад байна. Тэгээ би сая дэлгүүрээсээ жоохон юм хараад одоо буцахгүй болчиход. Тэгээ ер нь л яг гоё юм төлөвлөгөөтэй сайхан байвал зүгээр шүү. Тэгээ яаж та миний багтаамж дүүрээ жоохон бас судалтай л. Нэг уруулаа өнгөлөл авлаа. Тэгээ хачаага авсан одоо. Тэрнийхэн бодол. Руу явах гэж. Хүтэн болохоор нэр. Нэрдэ. Энд бол илүү хүн багтаа юм. KFC-ийн бүрсний наалт боллоо. Одоо миний байгаа хот нь болохоор дараа алдартай. Тэгээд ийм 3 төрлийн том юм уу лэдэг. Яа нэг юм уу? Тэмэр хөрөөрдөд. Даа.